Та нар энэ усыг зүгээр нэг ус гэж бодож байна уу? Үгүй дээ. Энэ бол үнэхээр гоё амттай ус. Импортоор орж ирдэг Италийн шилэн савлгаатай чухам эрдэстэй нэг тийм үнэтэй уснууд байдаг да. Тэр уснуудтай эрдэс минералаараа яг адилхан. Гэхдээ илүү шинэхэн, эрдэсээ алдалгүй бидний гарт ирж байгаа Монгол ус. Тэгснээ бүр тэр нэг Итали уснуудаас нь 3-4 дахин хэмтгээ боддоо. Нээрэн яг спортын олимпик усыг хүртэл дэлхийд даяар өрсөлдүүлдэг юм байна. Монгол ус тайгын сувд нь Water Expo 2025-аас дэлхийн өндөр зэрэглэлийн 65 брэндээс цойлж мөнгөн медаль авчээ. Мөнгө медаль авсан гол шалтгаан нь амт өвөрмөц эрдэсийн найрлага юм байна. За тэгээд энэ усаа заавал нэг удаа уугаад үзээрэй. Гой ус гэж өөр байдаг юм байна шүү. Vitafit тайгын сувд. Бүх худалдааны цэг сүлжээлгүүрүүдээр борлуулагдж байна. Facebook page Fairlond тайг. За сайн байцгаана уу. Өнөөдрийн дугаараараа Silent Hill гэх хижил нэртэй видео тоглоомоос сэтгүүлсэн Supernatural аимшигын төрлийн киног онцлохоор боллоо. Шууд кино руу орцгоё. Кино эхлэмэгц нэг хүүхэн гэрээсээ Sharon хэмээн өрлөд гарч ирнэ. Sharon гэдэг нь охин хайгаад байгаа юм шиг байна л да. Тэгсэн өнөө Sharon хавцлын ирмэг дээр тулаа зогсчихсон унтаа сэрүүн мэддэхгүй манараад л гэнт хавцлын дор шал өөр шатсан газраас нэг сүнс сүдэр шиг цагаан царайтай хүүхэн Sharon-ыг цоо ширтээ дээшээ хараа зогсож байна. Энэ сүнс сүдэр шиг юм Sharon-ыг мэн дуудаад байгаа болтой шүү. Ашгүй ээж нь хар урдаараа амжиж ирээд охиноо унахаас нь аварлаа. Арай гэж аврагдсан Sharon Silent Hill гээл орилоод унлаа. Яасан юм бол дөө. Гой тэгсэн тэр цаанаас нь аав нь гүйж ирээд хамтдаа охиноо тайвшруулна. Охин нь зүүдэндээ явдаг болоод тэрийг нэмшүүлэх гэхэд нэг сайн үүшлэхгүй байгаа жээ. Дүр солигдож Sharon нэх хөрхөн модны дор зураг зураа сууж байна. Ээж нь ирээд охиноо эрхлүүлж байгаад "Хойлоо хаашаа явах гэж байгааг чи мэдэж байна уу? Чиний минь зүүдэндээ хэлдэг Silent Hill-ийн газар руу явна" гэхэд охин нь "Би санахгүй байна. Бидэнтэй хамт явах уу?" гэхэд нь "Үгүй ээ, зөвхөн чи бит хоёр л байх болно" гэлээ. Ээж нь аавд нийлгүүгээр охиноо дагуулад өнөө зүүдэндээ явахдаа дуудаад байдаг газар руу очиж учрыг нь олчих санаатай байгаа юм байна л да. За тэгэл замдаа гарлаа. Аав нь ажилласаа ирэхэд эхнэр хүүхэд нь байхгүй. Санаа зовоод байнга залгаастай. Тэгж байгаад компьютер дээрээсээ өнөө Silent Hill-ийг хайж байсныг олоод харчин. Сүнстэй мартагдсан хот энтер гэсэн айхтар юм гарч ирээд байхад нь ээж нь яг юу бодож тийш явд юм бол дөө. За ингээд Silent Hill-ийг зорьсон хоёр маань шатхун авахар төр зогсоод амсж байна. Sherman зураг зурж байгаа дунтаад өгсөн бололтой. Зургийн дэвтрийг нь аваад хартал айхтар аллагтай тийм нэг хар бараан зураг зурчихжээ. Яг тэр акшнд охиноос ирэхээр асууж гарлаа. Гэтэл охин нь "Би зураагүй шүү дээ" гэж чочролд ороод уйлж байх юм аагүй. Өөрт нь ч гэсэн хэцүү байдаг бахал та. Жаахан охин шүү дээ. Гэтэл тэр хоёрыг маань нэг цагтаа сэжиглэнгүй байдалтай холоос ажиглаад байна. Тэгсэн бүр ээжийг нь дэлгүүр орсойгоор зөрөө шууд машин руу зүгэллээ. Юу л болох гээд байна да. Ээжийн нэрийг нь Rose гэдэг юм байна л да. Rose дэлгүүр ороод асууж байгаа. Silent Hill руу явах аятайхан зам юу байна хөө? Газрын зураг дээр харагдахгүй байна гэтэл дэлгүүрийн хөдөлгч нь "Чи тийшээ явж яг яах гэж байгаа юм хөө? Тийшээ очих зам аль хэдийн хаагдсан шүү дээ" гэж хэлв. Энэ хооронд өнөөх цагдаа маань машин дээр төгжиж орж Sharon-аас бүх зүйл зүгээр өнтэргээд асууж байна. Охин бол яах вэ? Танихгүй үнтэй юм ярьж болохгүй гэж цонхоо ачлаа. Цагдаа хүн юм чинь бас сэжигтэй байж магадгүй гэдэл шалгасан байлгүй дээ. Rose дэлгүүрээс гарч ирээд нөхөртөөгөө ярьлаа. Тооцоогоо их гэсэн чинь нөхөр нь картыг хаачжээ. Нөхөр нь хэлж байгаа. "Чи тийм үл мэддэх газар руу явж яах гэдэг юм? Аюултай штэ. Хоёулаа охиноо дахиад эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэд үзье л та" гинэ. Уг нь зөв юм яриад байгаа юм. Rose болохоор "Тэр эмчилгээ чинь ямар ч үр нөлөөгүй юм байна шүү дээ. Охин маань өдрөөс өдөрт уламд ордож байна. Асрамжийн газар нь Sharon-ыг баруун Виржиниагаас гаралтай гэж хэлсэн шүү дээ. Silent Hill ч гэсэн баруун Виржиниад байгаа. Би охиныхоо тал дээр бууж өмөөргүй байна. Зүгээр л надад итгэж" гэж хэлээд нөхрөө хариу хэлж амжаагүй байтал машиных нь эргэн тойронд ирлэж байгаа цагдаа хараад утсаа таслаадглаа. Үүнээс бид Sharon-ыг маань өргөмөл гэдгийг мэдэж авлаа. Rose бушууг машиндаа суугаад хөдлөхөд өнөө цагдаа агч нь араас нь сэжиглэнгүй харсаар л үлдэв. Тэгсэн бүр хэсэг хугацааны дараа мотоциклаа унаад цагдаагийн тохиогоо хангинуулаад хүрээд ирнэ. Rose одоо зогсмоор идэж байснаа Silent Hill ийшээ гэсэн замын төвдгийг хармагцаа бодлоо өрчөөд бүр хурдаа нэмээд бүр болоогүй хоригдсан хашааг нь дайраад гарчлаа. Тэгсэн гинт машины спикер нь аимшигтай чихэж дуураад тэрнээс нь охин найж орлоод унтраах гэж байгаад урд гарч ирсэн нэг юмнаас нь цочоод бүр ослыг итгэлээ. Бөө манцсан цас бударсан газар тухайн орсон чинь хажууд нь сууж явсан охин алга бүр хаалга нонгорхоо орхиод буугаад яваад өгчээ. Бушуухан буугаад л дахиад л Sharon гэж орисоор л гүүж нэг юм амсгийн ойр хорчмоо ажиглуул Silent Hill тавтаа морил гэсэн самбарын хажуу зогсож байгаа жээ. Тэгсэн өнөө цас чинь цас бишээ. Үнс үйж бөө манан буданд булагдсан хот балгасан дундор алхаад л байлаа. Ашгүй охиных нь бараа үзэгдүүгэлтэй дагаад гүгдсэн чинь булан эргээд нэг газар доош хонгил руу ороод алгуулчихв. Одоо ч тэгээд боддуу үгүй юу гэдгээ ялгаж чадхаа байлаа. Гэнт галын тохиол дуурч тас харанхуй нөмрлөө. Энэ ээж нь одоо айдгүй юм бах та. Асаагуураараа гэрэл хийгээд шатаар уруудаад л. Тэгж явсаар Sharon маань бараа арайж нэг юм харагдваа. Гэтэл дахиад л зогчв. Мэдээж охины гараас гүйлгүй авахтай. Тэгсэн чинь хамаг гиз дотрыг нь газраар нэг тараачихсан. Тэгээд төмөр хашаанд загалмайлаа татчихсан бололтой цогцтой тарлаа. Цогц гэж бодсон чинь нүд нь хөдлөөд амьсгалаад байх юм аа. Ханаас нь ч бүү мэдээ бүр шатчихсан хүүхдүүд гараад ирлээ. Рөө зүгтаад арай гэж амт тэмцэн хаалган голгож ортол
Өнөөдөл нь бүр шавж ирээд гар хөлнөөс нь татчангаагаад ингээд үхнүүдээ хэтл гинт үнс болоод замхран алгууллаа гэж. Рөөс сэрчгтээ ухаан алдуунаад хөгжим тоглуулагчийн дунаар өнөө манан модонтой ертөнцөөс ирлээ. Бошоохон шиг нь бузартай газраас гарыг тарсан зүгрөөгөө гүүж хавцал дээр тулаад ирвэ. Энэ одоо яг яадаг хавцал вэ? Хот дотроо гинт тусгаарлагчсан гэлтэй. Тэгсэн гинт хажууд нэг эмэгтэй гарч ирээд л зөвхөн харанхуул Silent Hill рүү нэвтрэх үүдийг нээж чадна гэд сонь ярьж байснаа. Алиса гэдэг өөрийнхөө охины тухай хүмүүс түнд аимшигтай зүйл хийсэн гэтэргээл ярьж байна. Рөөс түн дээр гүжчихэд та энд юу болоод байгааг мэдэж байвал надад хэлж өгөөч. Би юу ч ойлгохгүй байна. Охиноо хайж яваамаа. Би их санаа зовж байна. Гэд охиныхоо зургийг үзүүлтэл миний охин байна гээл нөгөө үзүүлсэн зургийг булаацлаад эхэллээ. Рөөс их ч айгаа цухтаад өглөө бүр. Энэ хооронд нөхөр нь тэдний араас зам гарсан байгааг харуулнаа. Замдаа засварын газар саатаад хүмүүсээс эхнэр охиноо сургалаад Silent Hill-ийн тухай асуудал. Тэр газар чинь шатаа таагдчихсан штэ. Газар доорох гал нь одоо хүртэл унтраагүй байгаа. Тэглээч тэр утаа чамайг алхуулна гэд амар мэрвэ. Рөөзөгчгүүсээр машиндаа хурж ирээд машин асаах гэсэн бүр асдаггүй. Утсан ч бас болж өгөхгүй. Харин охиныхоо зурсан зургаас дунд сургуулийн барилгыг олж хараад тийшээ явсан байж болох юм а гэж бодов. Тэгсэн нөгөө цагдаа ихч ирээд Рөөсөгчийг бариад бүр гавлаатглаа. Бодвол хурд итрүүлсэн хориотой газар руу нэвтэрсэн гэд баригдаж байгаа юм болоо да. Рөөс миний охин алга болчлоо, би охины хагаа хэрэгтэй байна гэдэл байхад тоож угаа ч юм алга. Нөгөө тал харин нөхөр нь Silent Hill орохдоо дайрч өнгөрдөг хашлага дээр тулж ирлээ. Тэнд нь бөөн цагдаа цуглажсан байгаажээ. Тэгээд явхтай хамтдаа миний эхнэр охин хоёрыг хайцгаая гэх шиг болов. Энэ хооронд нөгөө цагдаа Рөөсийг дагуулan буцах замаар алхаж байна. Тэгээд чи яагаад харанхуй шөнөөр энэ газрыг зорж ирсэн бэ гэж асуухад Рөөс хариуд нь би охиндоо туслах гэсэн юм аа гэтэл гинт яриаг нь таслаад том отынхан та нар чимээ шуугнаас зүгтэж энд ирж өөрсдийнхөө бүх өвчин зовлон асуудлаа чирч ирдэг. 2 жилийн өмнө энд нэг ирээд замын зогсоолоос бяцхан хүүг хулгайлж аваад уурхан аманд хайчихсан. Тийм зүйл дахин давтагдахыг би хүсэхгүй байна гинэ. Тэгэхээр энэ цагдаа ихч бол ажиллаа хийж явах юм байна штэ. Тэр хоёр ярилцсаар ирсэн замаараа буцаж явтал тэр зам нь тасраад бүр хавцал болоод үлдчихсэн байх юм. ертөнцөөс тусгаарлагдсан гэлтэй. Арга байхгүй тул буцаад алхлаа. Гэтэл хажуу хашаанаас нь үнэхээр гаж хэлбэртэй нэг амтан гарч ирээд хүчтэй цус шиг юмар шүүшил ажиллаа. Цагдаа хичүүл явахтай дорн буудад унгааж байгаамаа. Тэр хооронд Рөөз цагдаагаас зүгтгаа мэдлэхгүй яхав дээ. Гүүж өнөө сургуулийн барилгыг олоод ирлээ. Ороод юм хүм онгичж яваад нэг гарч идэн олоод аав. Гэхдээ энэ харанхуй дотор одоо гэрлэнээс хэрэгтэй юм байхгүй л яхав дээ. Тэгсэн энэ хооронд нөхөр нь ахлах офицертэй хамт хотын балгасан дундуур Рөөз Шерн гэж зарлуулан яваа. Цагдаа ах хэлж байгаа. Тэр өсчний газрыг харж байна уу? Тэр миний аав их байсан. Тэнд 74 оны 11-р сард галд игдэж хүмүүс нас орсон юм аа. Хотыг яаралтай нүүлгэх гэж оролцсон ч үнэхээр там байсан. Хүмүүс өгөж сургаггүй алга болж байлаа. Тэгээд Silent Hill дууссан юм да. Гэж л үзэгдэл эргээд Рөөс эгчдэр ирэхэд эгч маань сургуулийн байшин дундуур гарсан чимээ охиных нь дүр үзэгдсэн газар руу охин хайгаад гүгээ эдл байна. Тэгж явсаар тоос шороо дарсан ширээн дээр шинхэн гарын мөр байгааг олж хараад ширээнд орохыг хартал Алиса гээд охины хичээл нэвтрэх юм аа. Өнөө хавцал дээр тардаг эгч яриад исэн охин юм уу та. Дүр суучин цаг руу шилжихэд нэг жаахан охиныг ангийнхан дээрлэхэд шолмыг шатаа аймын орилтно. Ахин чимээ гарч Рөөс ч араас нь гүлээ. Тэгтэл Шерны дүр үзэгдэж нөгөө өрөө рүү яваад орчвоо. Араас нь даган орвол ариун цэврийн өрөөнд охиных нь уйлах дуу сонсогдвоо. Рөөс хаалга болгоныг нээн шалгасаар дуу гарсан. Яг тэр хаалгыг нийтэл төмөр утсанд ороосон цогц байх юм аа. Тэгээ арийнхын ан дээр ингэ бичсэн байгаа. Чи чадах юм уу да гэж бичснэ. Өнөө цогцсны амруун заасан сум зурчжээ. Рөөс амнаас нэг цаас гаргаж аваад гараад гүхтэл баг өмсөн хүмүүс гараад ирлээ. Буцаад хаалгаж хожиж аваад бурхнаас тусламж гуйгаад өгчитэл өнөдөл нь хаалгыг хэд цогж яваад өөр зүйлийн дуунаар юунаас ч цухтаад яваад өглөө. Тэгтэл өнөөх галын тохиол дахин дуурч харанхуй нөмрөөд авваа. Хан таасны будаг хууларч унаад л байдал нэлийн эвгүй болоод эхэллээ шүү. Тэр цаанаас өнөө төмөр утсанд хүлээстэй байсан цогц 8 ороод гараад ирлээ. Рөөс цогтлуу явахтэй. Явх замдаа төмөр торон тийсэн янз бүрийн цогц шавжинд бариулан орилж буй хүмүүс байна. За хүмүүс гэхэд бас хэцүү юм да. Бүр янз бүрийн зүйлтэй таарлтана. Тэгээд бүр өнөө киноны ихэнд хавцлын дор харагдаж байсан газар доорох байгууламж дээгүүр өнгөрнөө. Тэгсэн яг тэнд нь Sherman арзэж сексэж гисэн нэг зураг айхтар сараачаа сууж идэх шүү. Рөөс охиноо харж цочирдоо самсруу нөхдөд төмөр хандар унаад өглөө. Үзэгдэл солигдож бид нөхөр дээр нэрлээ. Хаанасаа ч маск энтер олоод зүцчихээ бас. Уулын түрүүхэн Рөөсийн байсан газараар яваад байгаа харагдах юм. Рөөс ухаан орж хаж явганд нэрж яваа өнөө айхтар шавжнуудыг дагуулсан аимшиг юмнаас цухтаж харагданаа. Нөхөр нь ч одоо эхнэрээ хайсаар л байна. Гэтэл энэ хоёр маань нэг газар байгаа юм шиг хэрнээ өөр ертөнцид байгаад байна уу гэлтэй байна. Рөөс тас харанхуй элдв төрлийн гаж амтантай хэсэгт байна. Харин Кристофер болохоор Silent Hill-ийн шатаж үлдсэн бодис ертөнцдөр байна уу гэмээр байгаа юм. Сүүлдээ Рөөс угцаар туйлдаа хүрчээ. Хөөх юм газар хөвтөөд л ойлов. Харин өнөө заван шавчиг зүүс нь бөөнөрө гарч ирээд л ингээд үхгэнүүдээ ихтэл гинт гэрэл тусч өмнө нь барьжлах гээд байсан цагдаа маань өөрийн гигийн дүрийг харууллаа. Энэ хоёр маань бушуухан өөр өрөө рүү ороод таалгуудад төвж аваад аврагдваа. Ашгүй Рөөс минь гавнасаа сална. Ингээд дэм дэмэндээ байж байгаад амьд гарах нь үгтэл. Өнөө дүгцэн хаалгыг маань мангар том илдэр цоолоод ороод ирлээ шүү. Цоос нь нөхөрийн шавжнууд шавцгаагаад л гинт бүх зүйл зогсож өнөө зүйлс нь үнс болон замхарлаа. Буцаад л бөө манан будантай Silent Hill болон хувирв.
Энд яг ямар хараал идмэр нь болоод байна гэж цагдаа уурлав. Рөөс түүнийг тайвшруулж хамтдаа охиныг олцоход энэ газараас бушуухан явахаар болж тохироод зочд буудлын зүг зүглөв. Өмнө нь цогцсны амнаас авсан хинтээ дагаад зочд буудлын зүг зүглэж байгаа юм байна л да. Гойд гисэн замдаа Анна гих бүсгүүдэд таарлаа. Аннагийн хэлж байгаагаар энд хүн амтан амьдардаг бөгөөд хүмүүс сүм торгодог юм гинэ. Одоо болохоор Анна хоол хийж явсан бохоо. Ингээд гуруулаа болоод авлаа. Жошид буудлын үүдэнд 111 гэсэн дугаартай өрөөний шуудангийн хэсгээс Шерни зурж үлдээсэн бололтой зургийг нь олж аваад мэдээж хэрэг 111-р өрөөрөө нь явахаар болов. Юу ч хүлээж байгаа юм бол та тэр өрөөнд нь. Бурхан минь гэж. Үзэг зөлөгдөж нөхөр нь усан борооноор Брахмын архивын газрын гадна зогсож харагданаа. Хаалганыхын шилийг эвдэж ороод олоостой бичиг цаас дундаас Silent Hill-тэй холбоотой бүхнийг хууж гаргалаа. Тэр дунд нь 1974-нд болсон хэргийн репорт байв. Тухайн хэргийн хохирогч нь 9 настай охин амьдараа шатаж 3 дугаар зэргийн түлэгдэлтэй олджээ. Гэнтэл охиныхын зураг гараад ирвэх үү? Тэгэхээр өмнө нь болж өнгөрсөн хэргийн хохирогч охиныг Алисе гэдэг бөгөөд охин нь Шерентэй усны тусламжтай адилхан хайж. Хамт гарч ирсэн хаягийг нь хайдал өнөө буудлын 111 тод өрөө байна. Нөхөр нь уг нь хэрэндээ л хичээсээр л байлаа. Үүсгэл буцаад өрөөс дээр ирлээ. Нөгөө алдарт 111-р өрөөг хайж явсаар шулмын шатааж буй зургийн цаанаас олоод орлоо. Тоглоомных нь класс хэсэг шүү дээ. Тэгэд бүр ханны нөхөр дамжаад хажуу байшин руу үсрээд ороодглоо. Хүйт гисэн тэр дээр Шермэн харагдаад өнгөрөөдөө. Мэдээж Росмен араас нь дагаад гүн шүү дээ. Тэгтэл нэг жоо охин уйлаа сууж байна. Яав юу гэдээ очтол Шерэнтэй минь их адилхан юм аа. Энэ нөгөө Алисе юм шүү дээ. Өнөө охин ч босч ирэл намайг хараач би шатаж байна гэл өөрөөсөө гал гаргаад алга болоод өглөө. Гэнт шууд нисэлдэж хашаач юм бэ нисч эхлэв. Анна хэлж байгаа. Би тэнтэс гарах хэрэгтэй харанхуй ирж байна гэлээ. Хэлсэн ёсоор нь өнөө галын тохиол дахин дуурав. Тэд харуулдаараа сүмрүү гүйлдэж гарлаа. Сүмийн үдэнд ирээд Роз цог тусаж орхив. Ханаас ч юм гинт хүмүүс гарч ирэн сүмрүү гүйлдэж яваа. Харин тэдний урдаас өнөө хавцал дээр таардаг ихч буюу Алисагийн ээж нь гарч ирээд чи аврал руу биш айц руугаа зогтож байна. Чи тэдэнтэй нэгдэж болохгүй. Тэд бол мэхлэгчд хоньны арьс нөмөрсөн чоннууд өөрсдөө тамиг өөрсдөө л бүтээсэн. Тэд чамаг өөрсдийнхөө нэг болгоно гэж хэллээ. Роз хариуд нь би чиний охины чинь харсан. Тэр нас орсон биз дээ гэв. Ингээд харанхуй нөмрөн авч аимшигтэй зүйлс дахин гарч ирлээ. Цагдаа Роз Анна 3 сүмрүүгөө. Харин Анна баригдаж авраг том биетэй сэлэмтэй пирамид толгойтой нэг нь баригдаад тасар татуулан өв. Харин амжиж орсон нөгөө хоёрыг маань хүмүүс шулам хэмээн орилдож өв. Гэнт Кристиан Бэлэг их бүсгүй гарч ирэн өмнөнийг зогсооход залбирал хийж эхэлцгээв. Дүрс өөр нэгэн газар залбирал үлдэж өв хүүхдүүд рүү шилж вэ. Тэднийг нэгэн гэлэм амтуулаад гарч одон нөхөр дээр ирв. Нөхөр нь уучлаарай Маргарет. Би маргааш шултлуулж чадахгүй нэ. 9 жилийн өмнө нэг нэлх хүүхдийг энэ асрамжийн газрын гадна үлдээсэн юм. Миний эхнэр бид хоёр түүнийг өргөж авсан юм гэхэд гэлэм хариуд нь. Таны үйлдэлд үнэхээр баяртай байна, мистер Да Силва. Гэхдээ бид хүүхдүүдийнхээ талаар мэдээллийг өгөх боломжгүй гинэ. Тэгсэн нөхөр зургийг нь гаргаж ирээд та хүнийг хараач. Миний охинтой яг адилхан харагдаж байна. Тэр одоо 40 орчим настай байж ах хэвээр. Би түүнийг ханаас олж болох вэ гэв. Зурган дээрх охиныг хүүхдийн төрсөн ээж л гэж бодоод байгаа л та. Тэгсэн гэлэм ойлгомжгүй юм яриад өнгөрлөө. Шатны доороос цагдаагийн офицер ах гарч ирлээ. Тэгсэн нөхөр нь өнөө зургийг үзүүлтэл өөртөө аваад ахыг шууд гавлаад явлаа. Энэ одоо яаж байгаа юм бол тоо? Ахыг нэг газар суулгаж яваад ярьслага хийж байна. Цагдаа эхлээд би тэр охиныг мэддэг байсан. Тэр шөнө Silent Hill-д болсон төмрээр амьд гараагүй гэж хэлнэ. Тэнд байсан хүмүүс тэр хүүхдэд аимшигтэй зүйл хийсэн. Энэ явдал 30 жилийн өмнө болсон хэрэг одоо дууссан гэхэд нөхөр миний хувьд дуусаагүй байна гэв. Цагдаа агуул энэ хэргийг онгочоод дэмий гэж мэгээд бас ятгаастай байна. За ингээд дүрс солигдсон сүмдэр буцан ирлээ. Кристиан Бэл Росерийн жохол яриа эхлэвэ. Рос хэлж байгаа. Би бяцхан охин алчаад байна. Над туслаач гэж байна. Тэгсэн урдаас нь баахан сүсэг бишрэл, сүнсний хөв тавилан итгэл бишрэл яриад эхлэвэ. Аргач үстэй энэ хүмүүсийн харанхуугаас аврагддаг ганц юм нь сүм. Тэгэд залбирал юм бэ. Ер нь тэгээд явж чөтгөрл охиныг нь хаангааг мэд хүчтэй болоод Рос чөтгөртэй уулзахын тулд харанхуун гүн рүү орох шаардлагатай болоод явлаа шүү. Тэгээд өмсгөлтэй өмсгөлгүүн загалмаа энтрээ аваад сүмээсээ гарцгаав. Эмнэлгийн барилга руу явж ороод барилгын газар зургийг анхааралтай чэйжилж авах хэрэгтэй болов. Эндээс харанхуй гэлдэг юм байна. Тэгээд нэг ажиллаж байгаа нүгүүн мэддэхгүй цахилгаан шат руу Рос орохор болов. Оруулахаасаа өмнө Розийн охиныхон зурагтай хүзүүн зүйлтийг хараад түүний охин яг Алиси шиг юм байна. Шулам. Түүний охин дараагийн сонгогдсон сав байна гэж орилдоод эхлэвэ. Тэгэхээр цагдаагч Росийг цахилгаан шат руу оруулж өгöd өөрөө тулдаа зодтолтод сүүлдээ бүр зодуулаад үлдлээ. Өнөө цахилгаан шат чинь чарлаад доошоо буулаа. Бүр унлаач гэх юм уу. Хамгийн доод давхартанд буугаад өнөө очих хөстэй газар руугаа гүйж байтал замд нь цогцнууд гард ирлээ. Өнөөдөл нь бүр хөдлөөд идэх шүү. Тэгэхээр нь барьж явсан гарч идэнгээ унтраагаад үтсэн чинь зогсчлоо. Гэрэлт мэдрэг юм байна л да. За одоо тэгээд унтраалттай чигээр нь голоор нь явахаас өөр аргагүй болох нь л дээ. Энд нэг заваа юмнууд чинь бас гар марантаа хутагт айж байгаа шиг. Бас жоохон үнэрлээч байгаа юм уу? Ойртоод очихоор нь татах наачж байгаа шиг. За тэгээд ер нь гялцъя гэж бодсон болтой гэрлээ хасаж ороход өөр нөгөө талар нь гүүгээд гарах арга сэлээд амт үлдлээ. Тэгээд нэг хаалга руу яваад орсон чинь нүд гэлбэн бөөн цагаан гэрэл урдаас нь баяр хүргийн Рос чиний шагналт бол үнэн хэмээн нэг охин хэлж бидэнд бүхний өчр занглаг тайлбарлаж хэллээ. Алиса уг нь сайн охин байж гинэ. Гэвч түүнд аав байгаагүй байжээ. Үүнээс болж ангийнхан хүүхдүүд түүнийг шоолж шулам гинэ. Эдгээр хүүхдүүд нь эцэг нь ийм зааж өгсөн байх уу. Тэр үед Алисаг сургуулийн ариун цэврүүрэнд ганцаараа байхад нь Кол нэртэй цэвэрлэх залуу бяцхан охиныг хүчинцэн хайж. Тиймээс түүний цогцыг тийм аимшигтай болгосон юм байна.
Ээж нь хэдий охиндоо хайртай байсан ч тусалж чадаагүй юм байна. Хотын сүмийн буруу номтнууд Алисагийн ээжийн тархийг угааж чи бидэнд дунд нүгэл авчирлээ. Алисаг ариусгах итгэгчд бөөндөө цугларч шүүлт хийх ёстой хэмээн зочдлуудлын 111 дот өрөөнд нэгэн гаж зан үйл хийж хөөх охиныг амьдаар нь шатааж түлээд айчжээ. Гэвч зан үйл нь бүтлгүүтэж гал алдаад тэр үед ээж нь хүмүүс туудан охиноо аврах гэсэн боловч бүх зүйл хэтэрхийд ордож охин тэр чигтээ түлэгдэн шатаж аимшигтэй байдалтай болсон байв. Алиса эмнэлэгт маш их өвдөн зовж шаналаад энэ тэгээд үзэн ядал болон уурч. Энэ үед л чөтгөрч юм уу нэг тийм Алисагийн тэр их үзэн ядалтыг ашиглан бүхий л хотыг шатааж гисэн бөгөөд тэр гал нь өнөө хүртэл бадарч байгаа аж. Ингэж тайлбарлуулсаад Алисагийн эмнэлэг твтэж байсан өрөө буюу Росийн байгаа газарт бид ирэх болно. Орон дээр аимшигтэй түлхэгдсэн нэгэн хэвтэж хажууд нь сувлэгч үсүү зогсож байх юм. Шерэнтэй төстэй нэг охин гарч ирээд тэр чамааг яахчгүй тэр нь тарин чиний тусламж хэрэгтэй. Би бол Алисагийн харанхуй тал. Харин Шерэн бол түүний сайхан сэтгэлийн үлдэгдэл. Бид түүнийг энэ тамийн гаднах ертөнцид аюулгүй газар нуусан. Харин одоо бид энэ зүүдийг дуусгах хэрэгтэй. Мөн зүүдэлж байгаа мөрөөдөгчийг ч бас дуусгах ёстой. 30 гаруй жилийн хугацаанд тэд өөрсдийн сүнсэндээ хотлоо ялж хувь тавиланг үүсгэж ирсэн. Гэвч одоо бол эцсийн өдрүүд ирлээ. Би бол үхлийн элч гэдэл. Аюулгүй сүртэй мэрлээ. Рос хариуд нь чи энэ бүхний эцэст юу хүсэж байгаа юм бэ гэтэл нөгөөтг нь бидний хүсэж байгаа зүйл ердөө өшөөгөө авч сэтгэл ханах явдал гэж байна. Кристиан Бэйл Шернийг болоод ариусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Өмнө Алисаг ариусгасан шигээ одоо Шернийг ариусгах гээд байгаа юм уу та. Шернээс үлдсэн хар талд нь сүм рүү орж чаддгүй юм байл та. Тийм учраас Шерн Розыг сүм рүү явуулав. 4 жилийн нэг өрөөнд Шерн унтаж байгаагаар хэлнэ. Нөгөө Алисагийн ээж гэртээ нууцаар байлгаж байгаа юм бохоо. Гэнт гаднаас хаалгавд багтаа хүмүүс орж ирвэ. Эдний тоглоулогч нь угаасаа Кристиан Бэйл шүү дээ. Алисагийн ээж нь хичнээн хамгаалаач нэмэргүй бололтой. Харин өөр нэг газар нөхөр нь хичээсээр л даанч түүнийг цагдаа нар хөөгд гаргачлаа. Нөхөр нь хэлж байгаа. Би юу хийхээ мэддэг хүмүүст агуулж ирнэ гэж хэлж явлаа. Кристиан Бэйл гээд өнөө тэнэг хүүхэн чинь хүүхэд шатах бэлтгэлээ гээд өөрийг нь дагдаг малнуудаа синхруулж чөтгөрч улам гэдэг хэллээ. Бүр цагдааг мань бариад хүлчихсэн хөхнийц болгочихсон байдаг шүү. Бөөнөрөө нийлж аваа шулмыг шатаа гэдэл баярлаж байдаг. Бараг л өөрсдийнхөө байх ёстой тамдаа амьдраад байгаа юм шүү дээ. Манай муу цагдааг хамгийн дөрөв шатаага ичлаа хөрхий. Үргэлжлүүлээд Шернийг шатаах гэд хүлээд үжидлээ ашгүй. Рose стоп гэсээр орж ирлээ. Тэгээд тэр дундуур нь орж гарнаа. Ямар ч ертөнцийн төгсгөл чөтгөрийн хараал байхгүй хаа та нар гимгүү өхнийг шатааж энэ бүхнийг ихлүүлсэн. Харин Кристиан Бэйл та нарын тархийг угааж гимгүү мэт оршиж байна. Энэ бүхэн чинь өөрсдийн буруу гэдэл хамаг үннийг хэлэхдээ өнөө зэвэн хүүхэн чинь Росыг хутгалаа ичлаа. Үхээд өвгүү гэтэл шарганаас нь цус цацарч тэр цус нь шалан дээр тусахад харанхуй нүмрөө давхан тэрэ. Бүх зүү шатсан мэт хувирч сүмийн гол тойргийн газар доороос нь орон дээр хөвтөх Алисаа гарч ирлээ. Хамгийн түрүүнд Кристиан Бэйлийг барьж аван дөрөв мөчнөөс нь бариад төмөр уцаар сүлбээд тасар татан хаяв. Дараа нь бус хүмүүсийг ч бас тэгв. Хаасайгуу цусан тасарсан биеийн эсвүүд. Энэ хооронд Рос охиноо хүлээснээс нь тайлаад юу ч битгий хараарай хэмээн тэмрэн суув. Үзэг солигдоход бүх зүйл дууссан болтой. Рос Шернийг хөтөлсөөр сүмээс гарч одлоо. Тэнхүү буцан машиндаа ирээд энэ аимшигтай газрыг ардаа үлдээв. Явх замдаа дөнгөс сая гэртээ очсон нөхөрлөгөө залгаад бид гэртээ байна хонгор минь хэмээн уцаас салгав. Гэвч нөгөө талд нөхөрт нь юу ч сонсгдсонгүй. Хичнээн явсан ч манан арилсангүй. Явн явсаар гэртээ ирлээ. Эхнэр нөхөр нэг газар байгаа авч хэн хэнийгөө олж харсангүй. Тэгэхээр одоо хүртэл Silent Hill-ийн хар дарсан зүйл нь дуусаагүй болтой.